хүлээн авч маш олон чухал сэдвүүдийг хөндсөн билээ. Уран бүтээлээ хэсэг завсарлаж, эгэл жирийн амьдрал донд эгэл жирийн хүмүүстэй хар бор ажилд худгалдаж явахдаа бидэнд чухам юу саад болж байгаа юм бэ? Бидний амьдрал чухам юу хэрэгтэй юм бэ гэдгийг маш сайн тунгааж бодож үзснээс бидэнд шудраг байдал, шудрагаас маш ихээр дутаж байгааг ойлгосон. Хүрээлэн буу нийгэм маш их бухимдалтай байна. Хаасайгүй авсан, өгсөн, эдсэн, уусан, улгаалсан, шамшигдуулсан, ухан, ухахгүй, улгаач хүн Монгол, улгаач нүүрэлсэн Монгол. Энэ бүгд цөм аимшиг. Хаана асуудал байна? Тэнд шийдэл яг хажууд нь байдаг. Шудраг үнний төлөө нүүр турж шудраг ярилцъя. Шудраг гарыг Болтгогийн ток шоу. Оройн төргийн үзэгчтэй VTV телевиз шудраг гарын ток шоу нэвтрүүлэг ээлж дугаар эхлүүлж байна. За тэгэхээр уламжлалсаар үзэгч та бүхэндээ би өнөөдөр бас нэгэн сонирхолтой зочныг өрн оролцуулж байна. Сонирхолтой гэж онцлсны учир нь бас сошиал ертөнцид сүүлийн үед одоо сони хэвлэл гэж бид нар тоохоо болчихжээ. Сошиал интернет ертөнцид маш их шуугианыг дагуулж байгаа асуудал бол одоо ануужин баатар нарын асуудал байж байгаа. Монголчууд бас хэтэрхий хүний мод дуртай ч юм уу, эсвэл хэтэрхий сониуч арттай юм уу, эсвэл юмыг заавал харлуулж харах гэдэг юм уу. Ямар ч гэсэн би энэ хүнийг өнөөдөр зочнороо өрн оролцуулж одоо шудраг ари зөвхөн шудраг үнийг ярих гэж үрсэн юм. За тэгэхээр манай өнөөдрийн зочин бол Пүрэв Учрын ануучин маань. За тэгэхээр би таныг танилцуулахдаа ажил мэргэжлэр онцолсонгүй. Гэтэ ингэж танилцуулбал танд ямар санагдаж байна? Манай өнөөдрийн зочин бол Пүрэв Учрын ануучин, дипломатч, одоо олон улсын харилцааны мэргэжилтэй. За тэгээд эрх зүйч, хуульч ануучин үрдэн оролцож байна. Эсвэл хөтлөгч ануучин гэсэн дээр байна уу? Алуугээрээ дуудаж аль нь танд эсэргээрээ таатай байна. Тэрүүгээрээ дуудах эрх нь бол би танд байгаа гэж бодож байна. Гадаад албаны ажилтнч гэдэг юм уу? Нэг бол одоо хууль зүйн сурсан, мэрэгшсэн, хууль зүгээр мэрэгшсэн ануучинч гэдэг юм уу? Нэг бол одоо энэ үзэгч түмэндээ Монгол тулхтны зүйн эрхэм нэвтрүүлгийн хөтлөгч ануучин гэдгээрээ дуудагддаг юм уу? Энэ бол одоо миний амьдралын ануучин гэдэг хувь хүний олон үнцгийн 2-3хан л хэсэг тодтгол шүү дээ. Тийм учраас аль нь ч намайг бүрэн илэрхийлэхгүй. Тийм учраас алиугаар нь эсрэгээрээ та дуудаж миний доор ямар янзын юм бичмээр энийг бол энэ эрхийг би танд бөгөөд танаа нэвтрүүлэгт л өгье гэж бодож байна. Тэртээ тэргүй миний олон үнцгийг мэдж байгаа олон найз нөхөд, олон надад дуртай дэмждэг хүмүүс, олон надад дургүй хүмүүс байгаа шүү дээ. Тийм учраас ер нь тэгээд өөрийгөө нэг нэрийн дор багцлж амьдрна гэдэг хэр онцтой ойлголт юм бол тоо. Би бол нэг нэрийн дор багтахгүй л хувь хүн шүү. Манай нэвтрүүлэгт нэг юм зарчим байдаг. Уучлаарай, би уг нь голцоо улс төрчд тавьдаг зарчим. Тэгээд энэ бол дор зодоо гэдэг судар. Та хэрвээ шашин шүтлэгтэй бол мэдээж Монгол хүн чинь бүдийн талдаа илүү байгаа гэж би ойлгож байна. Энэ дээр гараа тавина уу, мөрөж байгаа юм уу те шудраг гараа ток шоу нэвтрүүлгийн үеэр зөвхөн шудраг үннийг ярина гэдгийг бас амлах хэрэгтэй байна. Тэгээд энэ амлалт чинь бол хариуцлага нь хин тооцох гэхээр дараа нь бид нар чинь бас тэгэл дээшээгээл явж тарах бах те. Энэ хариуцлага бол надаас илүү их өндөр хариуцлага байж магадгүй гэж би боддог. Их сонир үнцгүүд харагдал. Зарим хүмүүс л огт тавьдаггүй. Би шашингүй хүн, би зүгээр философч гэж тайлбарлах хүн байдаг. Тэ. Заавал нэг би таны энэ уламжлалыг юм уу тийм ээ надад тавьж байгаа энэ зүйлийг хүндэтгэж байна. Тэгэхдээ ямар нэгэн номон дээр гар тавьснаар нэг бол одоо тангараг өргөснөөр нэг бол одоо ямар нэгэн үйл хийснээр хүний шудраг үнэн тэр мөчөд тогтчихно гэж би боддоггүй. Хүний үнэн гэдэг бол хүний нүдэнд тийм үү? Хүний үнэн гэдэг бол хүний хувь тавиланд, хүний үнэн гэдэг бол хүний ирээдүйд байдаг өөрөө. Үнний дэнс гэдэг юм бол заримдаа цаг хугацаанд тодордог. Заримдаа тухайн хүний хэл ярианд тодордог. Тэгэхээр заавалчгүй нэг юмд хөрснээр би үннийг ярих гэж байна гэдэг бол миний хувьд ямар юм бол доо. Тэгэхээр би зүгээр л та бүхэн хоёрын учирсан, та бүхэн хоёрын зарцуулж байгаа цаг хугацааг маш их хүндэтгэж байгаа. Ер нь бол хүний амьдрал гэдэг чинь энэ тэнд худлаа ярьж явах юм
бүрдэл биш шүү дээ. Тэгэхээр би энэ учрлыг, энэ тохиолыг би маш их хүнддэг чинь. Надад ямар нэгэн байдлаар худлаа ярих шаардлага алга, ямар нэгэн байдлаар ямар нэгэн юмд гар хуржиж үннийг ярина гихч шаардлага алга. Би зүгээр байгаагаараа та надтай юу хөөрөлтмөр байна? Би түүнийг л одоо өөрийнхөө байр сууриас, өөрийнхөө оюун бодлоор, өөрийнхөө сэтгэлээр, өөртөө байгаа үнээр л ярих гэж бодчих. Надад энэ миний амьдралд таарлаж байгаа хамгийн хэцүү ярилцлагуудын нэг байж магадгүй. Би 850 гаруй зочинтой энэ хугацаанд ярилцсан байна. 850 гаруй зочдоос одоо юу гэдэг нь 3 ерөнхийлөгчтэй ярьсан байна тий. За 20 гаруй сайдтай ярьсан байна тий. 120 гаруй 130-ын улсын хурлын гишүүнтэй ярилцсан байна. Тий. 11 орны дипломаттай ярилцсан байна гэдэг юм. Яг хамгийн хэцүү гэж онцолж байгаа гэхээр нэгдүгээр та эмэгтэй. Хоёрдугаар эмэгтэй хүндээ мэдрий нөгөө хөрөөдөд суудаг, хөрөөдүүлдэг улс төрчдийн хажууд Йоншаа их өөр байгаад байдаг. Ягаад гэвэл танаас бол тийм үнэр салхи хоёр байдаг байхгүй. Номын маш зөөлөн тэ тэгээд энэ их хэл амыг, энэ их бүх юмыг яаж дааж давж үүрч явдсан болоо гэмээр тэгсэн үртөөсөө тэр нэг юм ухамлаг шинж харагддаг. Би тань засарч байгаа юм биш үү? Би зөв шулуухан л өгтөө. Тэгэхээр танд надтай одоо надад тантай ярилцах хэцүү байна л да. Миний асуултууд танд хэцүү байх байх. Яг үгүй Монгол тулхтны 100 эрхэм нэвтрүүлгээр бол өөрөө их гигэн нэвтрүүлэг юм. Сайхан оролцогчд оролцдог юм. Тэгэхээр миний одоо тэр нэг юм уужуу амгалан дүр байдал одоо түүнийг найруулагч илүү түүж авч гаргаж ирсэн л дээ. Гэхдээ хүнтэй ярилцах яриа гэдэг бол дандаа цэлмэг тэнгэр шиг байдаггүй өөрөө. Маш их ярианы цаана магадгүй миний олж авъя гэсэн үнцэг арай гэж гардаг. Нээ янааш нь татъя гэсэн сэтгэл арай гэж гардаг. Бүтэн өдрийн ярианы дараа гардаг. Дандаа л ингээл нэг тооноор хүүрнээд л дандаа л ингээд суугаад байвал мэдэхгүй. Хүн ер нь олон үйлдэл олон долгион дээр нээгддэг баха гэж би боддог. Ер нь хүн чинь өөрөө сэтгэлийн маш олон үйлдэлийн бүтэц нийлбэр шүү дээ. Тэгэхээр хүмүүст хүрсэн нь бол тэр байж магадгүй. Гэтэ хүний нэг суур өнгө гэж байдаг л да. Хүний суур өнгө бол өөрчлөгдөд байдгүй. Нэг өдөр пат гар болол нөгөө өдөр цагаан биш л дээ. Суур өнгө маань магадгүй тийм одоо хүмүүст их хүрсэн таны одоо сая хэлж байгаагаар одоо тэр зөөлөн номын ч гэдэг юм уу тийм байж тийм байхаа би тэрийг бол одоо үүсэхгүй. Гэтэл амьдралын олон шалгуур байдаг. Амьдралд хүн унан, босно, тэмцэн, гүтгүүлэн за юу эсийг үзэхвдээ хүний амьдралд эмхтэй хүний туулах замд олон зүйл байдаг. Тэр бүхэн дээр тэгээ юу тэгсэн үү? За гэд ингээд сууж ин гэдэг бол нэг талтаа маш их том төвчээр. Ер нь тэгээд би боддгийм аа. Нулимсгүй тэ сэтгэлийн дээд доод өнгөгүй тийм хүн байх нь нэг бол бидний хүсч мөрөөддгөр тэр гэгэрсэн хүн юм болов сэтгэлийн долгислол нэг тий эсвэл болвол хэлэх үедээ хэлэх үгээ хэлж идэг уйлах үедээ уйлж идэг тайтгах үедээ тайтгарч идэг тий тэрвэрлэх үедээ тэрвэрлж идэг магадгүй зарим юмыг таслах үед нь тас зогсоож чаддаг. Энэ илүү бий ч гэж магадгүй шүү дээ. Би заавал гэгэрсэн тэр байдалд очиход л хүмүүсийн намайг ойлгосон тэр ганцхан өнцгөнд бас багтаж амьдарч байх ч албагүй шүү дээ. Хүмүүсийг намайг ойлгож байгаа тэр ганцхан өнцөг гэж ярьлаа. Магадгүй энэ асуултыг асуусны дараа олон хүмүүс таныг дэмждэг олон хүмүүс намайг яасан бүдүүлэх харах уу новшоо гэж харах байх л та. Ийм л асуулт асууя. Та ямар аимшигтай хүн бэ? Яагаад өөрөө 2-2 хүүхэдтэй байж гэр бүлээ орхиод тэ айлын гэр бүлийг салгаж нөхрийг авч суугаад нэр алдарт хүрэхийн тулд энэ бүх машинуудыг ашиглаж одоо өдөө зэрэг төрвэ гэдэг асуулт. Бүх машинууд гэдэг нь одоо нэвтрүүлэг тэ одоо нэр алдарт хүрэх арга хэрэгслүүд, таны оролцсон ярилцлагууд, энэ сошиал ертөнцийн одоо энэ давлгаануудыг би чинь одоо тийм ээ би өнөөдөр амьдрал дээр 2 хүүхэдтэй
одоо 2 сайхан охин аваад явж байгаа. Ганц бие ээж байгаа минь үнэн. Миний амьдралд энэ өнгөрсөн хугацаанд хажууд маань өнгөрсөн одоо 5 жилийн хугацаанд хажууд минь нэг ч ир хүн байсангүй. Тэр дундаа хин нэгний нөхөр байсангүй. Тэр дундаа одоо энэ хүмүүсийн таны одоо надаас энэ халдаж ядаа асуугаад байгаа Баатар гэдэг хүн байсангүй. Энэ бол зүгээр л ажил байсан гэж ярилгаа. Зүгээр ажил гэдгийг та Монгол тулхтантай холбогдуулж хэлж байна. Зүгээр ч ажил байгаагүй шүү. Гэр бүлийн хувьд асуусан л та. Ой, тэрний хувьд бол энэ Монгол тулхтны зөөр хэм гэдэг энэ нэвтрүүлгийн баг хамт олон байсан. Тэгэхээр та сая надаас нэг асуултаар олон зүйлийг асуулаа л та тийм. Тэгэхээр маш товч хариулахад хинч байгаагүй, хэний ч нөхөр миний дэргэд байгаагүй, би хин нэгэнтэй амьдраагүй. Энийг бол би одоо аль биесээр хэлье гэж бодож байна. Одохгүй би танд үзүүлэх болно. Бид нар бас тантай ярилцлаганд орохын өмнө сэтгүүлчний хувьд ажиллаж байгаад нэг бичлэгийг олж авлаа л да. Тэгээд энэ бол танаа намын нэг хүнээс олж авсан бичлэг. Тэгээд энэ бичлэгээс удахгүй үзүүлэх болно. За энэний өмнө энэ бүхэн юунаас эхэлсэн бэ гэдгээс л эхлэе л та. Олон улсын харилцааны мэргэжилтэй, дипломатч, эрх зүйч, Японд эрх зүйч мэргэжлэр суралцаад тэндээ ажиллаж байгаад ирсэн хүн Монгол тулхтны 100 эрхэм гэдэг нэвтрүүлгийг хөтлөөд явсны дараа хамгийн түрүүнд Баатар гэдэг хүнтэй нэр холбогдох болсон. Удалгүй Баатар гэдэг хүнтэй нэр холбогдсны дараа танайг гэр бүлээс саллаа гэхэд дотроо бүгд бодож ирсэн бүх хүмүүс. Энэ анууч гэдэг эмэгтэй одоо гэр бүлээ орхиод энэ Баатар гэдэг хүнтэй суудсан юм байна гэж ойлгож байна. Тухайн үед тийм яриа сонин сэтгүүл бүхэн шаагж исэн. Би бас одоо мэдрэлгүй яхав. Гэхдээ нэг өдөр нэг гэрт хамт амьдраагүй хүмүүсийг тийм зүйл бичиж бөмбөгдөж байхад бол юм хоёр талтай л да. Нэг бол тэр бүхэнд хариулаад явах хэрэгтэй гэдэг юм уу? Үгүй би тгээгүй маа гэл. Тэр Монгол тулхтан гэж одоо гэгээлэг тэр одоо түүхийн нэг хэсгийг бичиж явах явцад аливаа намайг яагаад сэвтэгээд байна, яагаад байна алуу гэж тэрийг хөөгд явах хэрэгтэй байсан болов уу? Нэг болвол миний үнэн надад би одоо тийм байхгүй юм чинь тэгж жаад одоо ойлгоцоох үстэй гэж гүцхэн бодож явсан минь одоо өнөөдөр тодорхой цаг хугацааны дараа буруутай байв уу? Энийг бол одоо би нэг буруу зөв гэж дэмсэлж ирээгүй юм байна. Ер нь бол энэ талаар хөөцөлдөж яриа юм ер нь өгч авч үзээгүй юм байна. Анхаарлаа төвлөрүүлж дотроо бодож шаналж явж байсан зүйл маань энэ өнгөрсөн 5-6 жилийн хугацаанд их л өөр юм байж тэл гэж би одоо бодож байна да. Хов хөөж биш, хин нэгэнд хариулт өгөх гэж биш мөн үү? Хүний амьдрал гэдэг чинь ер нь тэгээд хүний асуусан бүхэнд хариулж, шийдсэн бүхэнд одоо зууралдаж тэгж явхад амьдралын цаг хугацаа хайран шүү дээ. Та хэлж штэ өөрөө 2 хүүхэдтэй. 2 хүүхдийг өсгөөд хүмүүжүүлээд нуруунд дээрээ аваад явна гэдэг миний өнцгөөс бодоход хов хөгөөд явах хугацаа тийм эмэгтэй хүнд байдаг юм уу? Гадаа гарч ир болж, гэрт болж, эм болж. Миний туулж байгаа эмэгтэйчүүд бол надаар нэг олон юм яриулахгүй. Үнийг ойлгочихно. Тэр байтугай эр хүн чөрн үгийнхэн зах сэжүүрээс ойлгочих байх. Тайлбар өглөө штэ. Би Баатар гэдэг хүнтэй юусоо байгаагүй гэж. Нэг ч өдөр хамт амьдарч үзээгүй. Тий. Гэтэл яг тийм юм бол ягаад их нотос салах болов? Ягаад хоёр хамт байж болохгүй болчих вэ? Хэцүүлтэй. Монгол улсын хуулийн дагуу шүүхээр бид хоёр салсан. Би тэгэхэд нэг үгийг хэлж ирсэн шүүгчийн өмнө. Жижигэн ч гэсэн улсын байр суурь, улсын асуудалтай харьцуулаад үзэх юм бол маш жижиг сэдвч гэсэн
Энэ нэгж айл гэр бүлийн асуудал чинь улсын том асуудал болдог нийлээд. Тэгэхээр миний энэ ярьж байгаа яриаг тэмдэглээд аваарай гэж би хүсэж байна. Яагаад гэвэл ирээдүйд миний хоёр охин том болоход яагаад та нар энэ замыг туулсан бэ гэж магад асууж магадгүй. Би тэр үед байгаа ч үгүй ч. Тэр үед бүртгэлтэй данстай Монгол улсын гэр бүлийн одоо тэр түүхэнд энэ үг маань үлдгэе гэж би бодож байна гэж хэлсэн. Сошиал медиа хувь хүмүүсийн ам дамжсан яриа зохион байгуулалттайгаар гүтгэж байгаа гүтгэлэг дунд гэр бүл маш ихээр хилмигддэг юм байна. Түүний одоо нэг том жишээ нь миний гэр бүл гэж би бодож байна. Гэр бүлийнх нь хин нэгний элдвээр дайрж, доромжилж, сонин сэтгүүлээр өдөр бүхэн балбаж, тэрэн сүулдэ амтай бүхний яриа болоход түүнийг давж тисэх эрхэн бас хэд үйд юм бол. Ануучин Баатартай явдаг, Ануучин Баатартай амрын холбоотой, Ануучин Баатар хоёр амьдарч байна. Гэтэл нөгөө 100 эрхмээ хийгээл хөдөө гадаа явах болдог, ийш тийшээ явах болдог, тэ? Энд тэнд очиж ажиллах хэрэгтэй болдог, нэрэл хамт явах хэрэгтэй болдог. Тэгэд энэ сошиалаар магадгүй ер нь амьдралд хүн их ууч сэтгэлээр хандах ёстой юм байлээ. Тэрийг хүн энэ тавталтаар энэ их өөрийн нүдж байгаа нүдэлтээр л энэ хат, энэ ухаан, энэ ууч ухаан чи сууд юм байна шүү дээ. Түүнээс биш ном судар дээрээс уншаад ууч хүн болчихъя даа гэд болдог зүйлч биш юм шиг байна л да. Тэгэхээр би бол нөхрийнхөө өмнөөс маш их зүйлийг энэ хооронд бодож бяцлагч байсан. Найз нөхд нь амтаа бүхэн тэгээ юу ингээ юу гэж асуухаар хөрх юм юу гэж хариулдаг байсан бол доо, юу гэж хэлдэг байсан бол доо. Тэр бүхнээ хэдэн шүн хэдэн өдөр гэртээ залгиж орж ирж дуугаа суусан бол доо. Хэдэн удаан дэвчсэн бол доо. Танай их шимтэй Баатартай явд юм ингээд ир хүн байнга тэгээд гарч юм тий. Хэдэн удаан дэвчсэн бол доо. Хэдэн хувийн наашаа уур болж гарсан бол доо. Хэдэн хувийн дэсрэлт болж гарсан бол доо гэдгийг тодорхой цаг хугацааны дараа л хүн бодд юм байна. Тухайн үед бол хүмүүс бие биендээ гомдоод байдаг ерөөсөө. Болж байгаа үйл явдлын оролцогч нь болчоороо арайчтай намайг ингэх гэж арайчтай гэж би ингэх гэж гэл ингээл боддөг юм л та. Өөрхий миндээ костюмныхаа карманд ингээл сонин сэтгүүл навсаатал нь их хүчгсэн. А4-ийн цаасан дээр удахгүй юм баримт дэлгэн шүү, ингэн шүү, бизнесээ чи ингэн шүү, аваагийн чи ингэн шүү гэж биччихсэн. Гэл өчнөө юм навсаасан хэд нугалцсан цаас барьж орж ирдэг байсан. Тэгээ нөх хуц хонрын цэвэрлэл байж хатал олд юм л та. Тэгэл хожимо бит хоёр олон жилийн дараа ингээ ярилцахад тэр бүхнийг хүмүүс ингээл тедэн цаасаар энийг ав. Энэ мэдээллийг тэгэхгүй бол эхнэрээ чи ингэн хүүхдүүдийн чи ингэн гэл ингээл дандаа л тийм юм явуулдаг байсан байлээ л дээ. Тэгээд одоо бол бид нар битээр чи 10 жилийн ангийн хүүхдүүд. Миний нэг ангийн залуу юм. Миний одоо ангийн хүүхэд юм. Тэгэхээр бид хоёр чинь хоёр хүүхдээр холбогдсон аав ээж хоёр. Өнөөдөр бол бид хоёр энэ олон амьдралын нугачаа тэр дундаа энэ хэвлэл мэдээллийн аимшигтай гүтгэлгээс болсон энэ их золиосыг үдсэн гэр бүлийн хувьд бол өнөөдөр бид хоёр нэгдсэн ойлголттой. Одоо бичиг дансан дээр хамтдаа данс энэ хоёр гэр бүл юм гэсэн данс байхгүй ч бид хоёр бол маш их хүндэтгэлтэй, харилцаатай, бие биендээ түшиг тулгуур болж чаддаг хоёр охиныхоо бол одоо сайхан аав ээж хоёр нь байсаар байгаа. Аль тал нь нийгэмд чухал юм бэ өнөөдөр? Харахад бүтэн гэр бүл дотроо бие бинийгээ хуурсан, бие бинийгээ дарамтлсан, дарсан, дайрсан, гүйж гараад хин нэгэнтэй явуулсан энэ харилцааг гэр бүлийн бүтэн байдал гэж ойлгох уу? Нэг бол сэтгэл зүйн бүрэн бүтэн байдал. Үнэхээр юм бие биен руугаа тэмүүлсэн бүтэн хайр энэ чухал юм уу? Хэлбэр нь чухал юм уу? Агуулга нь чухал юм уу өнөөдөр гэр бүлийн гэж би боддог. Өөрийнхөө өнцгөөс тайлбарлах юм бол би өнөөдөр агуулгын хувьд сэтгэл зүйн тайван байдлыг үр хөвгтдээ эрдэнэ хоттой бэлгэлж чадж байгаа гэж би бодож байгаа. Энэ зүгээсээ би өөрийгөө өнөөдөр муу ээж хоёр хүүхдээ элэг дутуу амьдруулж ин гэж би хизээч хэлэхгүй. Ануучингийн хоёр хүүхэд боллоо гэд ацгүй хүүхдүүд юм шиг. Эсвэл ануучинтай гэрлэлээ гэд
Эрдэнэтийг хазгүй юм шиг. Сайхан ихнэр аваас утсан. Сайхан амьдрал нь болж ирсэн. Боловсрал, амьдрал, бизнес, мөнгө бүх юм болж ирсэн. Монгол тулхтны 100 эрхэм гэдэг нэвтрүүлэг хийгээд их ирснээсээ хойш л энэ Баатар гэдэг хүнтэй нэр холбогдсноос хойш танаа гэр бүлийн амьдрал үндсэндээ бол туслаа. Тэгэхдээ би шил зүгээр хувь хүнийхөө эр хүнийхөө хувьд би яг л ойлгож байна л да. Танаа ихнэр тэмтэй яваад танаа ихнэр ингэдэг, танаа ихнэр ингэдэг. Тэрийг байнга сонсож, байнга үүрж явна гэдэг бол нэг л өдөр тасарч нэг л өдөр холтохоосоор л аргагүй л юм байдалд хүрэх байх л та. Тэ. Тэгээд хүүхэд чинь бас хэдий салгуу хол байлаач гэсэн хамгийн их юм чинь аав ээж нь хамтдаа байхад тасралтай байх хам гэдэг л хүүхдэд тэр ирхэн баймар санагдаад байна. Орчин үеийн хэллэгээр бидний одоо их хилэмтгий болсноор золиогүй юм бэ гэж байдаггүй гэж бид нэр их ярих юм билээ. Монгол тулхтны 100 эрхэм гэдэг нэвтрүүлэг 60-аад түүхийг бичихэд тийм ээ. Амархан замыг туулаагүй энэ нэвтрүүлгийг бүтээлцэх гэж явсан эмэгтэй хувь хүнийхээ хувьд ямар замыг туулж ирсэн бэ гэдгийг өнөөдөр хинч сонирхоогүй. Энэ магадгүй тийм сонирхолтой сэдв биш ч гэж болно. Яах гэж хувийн асуудал гэж нэрлэдэг юм ер нь. Хувийн хувьсгалын гэдэг нэг үг байгаад байна да. Хувийн гэдэг үгний учир нь юу юм бэ? Миний хувийн л хувийн л асуудал байхгүй да. Хувийн л амьдрал. Хувийн гэдэг үг байгаад байна шүү дээ. Үг хэрэггүй байсан бол ер нь ямар ч үгийг хаач хэрэгэлсэн яадгийг. Үг гэдэгт чи учир байна. Тэгэхээр хувийн хувьсгалыг ялгах хэрэгтэй байна гэдэг үүднээс би хувийн яриануудад нэг ч хариулт өгч ирээгүй юм аа. Түүнээс биш миний хувийн асуудал бол хувьсгалын асуудал юм аа гэж бодсон бол магадгүй би нийгмийн хүнийхээ хувьд хариуцлагатайгаар мэдэгдэх ёстой байсан баг. Тэгэхээр хувийн гэдэг үг байдаг тийм үү? Хувийн. Тэр хувь хувьсгалаа ялгах хэрэгтэй байна өнөөдөр. Монгол тулхтан гэдэг 100 эрхмийн Монгол тулхтны 100 эрхэм гэчийн сайхан нэвтрүүлэг ард түмэд хүрсний дараа би ийм юм үтсэн юм а би ингэдэг энийг одоо хувийн юмтай утгаал хажуу талд нэг юм зэрэгцээ оршиж яриад л яваад байсан бол энэ нэвтрүүлэг бас үдээ зэрэгтэй хүрэх байсан уу юу? Би бас хэлж мэдэхгүй байна. Тэгэхээр альва зүйл өөгүй сэвгүй харагдахын тулд ер нь бол аль уужуун л өөрийгөө татдаг гэж амьдралд бид нар ярьдаг да. Тэгэхээр аль уужуу ухаантай тодорхой цаг үедээ золио болж тодорхой цаг үедээ өөрийгөө ер нь татдаг, карданаа татдаг гэж бид нар ярьдаг шүү дээ. Татахгүй ч бол болдгүй юм. Гэхдээ би тэгээгүй ахгүй яа энэ тэгсэн баха гэсэн бол за мэдхгүй дээ манай нэвтрүүлэг үдээ зэрэгтэй явах байсан ч юм уу гүр ч юм уу. Тэр би өөрийгөө маш ихээр татаж ирсэн. Татсан ч тулдаа энэ нэвтрүүлэг үдээ зэрэгтэй бас явсан болов уу гэж боддгийн шүү. Тэгэхээр зүгээр л нэг инээж ханааж байгаа, зүгээр л нэг залууд эрхэлж байгаа л та түрүү өглөө анхны асуултаа таяас амар хүн бэ? Ийм байдалд өнөөдөр ирлээ гэж байна. Ямар байдалд ирсэн юм бэ? Та яг юуг мэдэж та өнөөдөр энд хурж ирвэ гэдэг. Тэгэхээр та миний хүрсэн өнөөдрийн энэ байдлыг аз жаргалтай хурж ирсэн үнцэг гэж хараад байгаа юм уу? Та эсвэл намайг та ямар амар хүн бэ? Энэ бүхнийг золиослчоод ингээд дахиад зовоод явж ах гэж хэлээд байгаа юм уу? Тэ? Та яг надаас алийг бодож асуусан бэ? Та өнөөдрийн миний байгаа энэ байр суурийг аз жаргалт хүрсэн байр суурь гэж хараад байна уу? Юу гэж та намайг хараад байна гэдгийг би бас асуумаар л. Аз жаргал гэдэг бид нэр өөрсдөө илэрхийлэл үнэлэмж нь юу юм бэ? Мөнгө төрөм, эд хөрөнгө, эсвэл эд баялаг, эсвэл нэрийн алдрын оргил. Тэ? Жишээлбэл та улс төрийн карьерт гэхэд эхний 4 төвчл гэж байна. Сонгогдох боломжтой хүмүүсийн тоонд Монголын бүх лидер улс төрчин дээр гарсан юм. Энэ хүрсэн хэмжээ чи өөр аз жаргалын хэмжээр мөн үү? Эсвэл гэр бүлтэйгээ, үр хүүхдтэйгээ, хань ижилтэйгээ аз жаргалтай энийгээ сууж явах. Нөгөө гэр бүлээ тойроод, хань ижлээ тойроод эхлээ сууж явах тэр мөч болов. Их сайхан асуулт байна, баярлалаа танд. Аз жаргалын хэмжээр хүн бүхэнд өөр. Амьдрах ахуй нөхцөл орчин, хувь хүний төлөвшил, хүмүүжил, үдсэн харсан туулснаас шалтгаалаад хүн бүхэнд аз жаргалын хэмжээр өөр. Магадгүй өнөөдөр маргааш нөгөөдрийнхаа талахгүй байж байгаа хүн, талах идж байгаа хүн аз жаргалтай.
Талхтаал байвал тэр аз жаргал. Өнөөдөр ганц бие үр хүүхдээ аваад явж байгаа эмэгтэй хүний хувьд бүтэн харагдаж байгаа тэр бүтэн байдал магадгүй аз жаргал. Гэтэл далхтаа болсны дараа талхал идвэл аз жаргах юм байна гэж бодтол далхтаа болсны дараа энэ аз жаргал биш байсан юм байна гэж хүн боддог. Тэгэхээр энэ аз жаргалын хэмжүүр гэдэг бол хүн бүхэнд өөр зүйл. Миний хувьд та хэллээ ингээд одоо тэр рейтинг гэдэг нэг зүйл хэллээ. Чагсаалт гэдэг. Сайхан юм. Хүмүүс надад өгж байгаа үнэлэмж, намайг хайрлаж байгаа тэр байдлыг бол хүндэтгэлтэйгээр хүлээж авах хэрэгтэй. Түүнээс биш энэн дээр сагаж, энэн дээр өөртөө оноо нэмэх хэрэгсэл биш. Дээрээс нь энэ хүнд аз жаргалыг ориглуулдаг том хүчин зүйл огтхонч биш. Юун төлөө хүнийг сэтгэлийн амт ингэж хэлдэг юм. Тэр жагсаалтнаас хүн сэтгэлийн ямар баяслыг одоо бас яг авах вэ? Энэ бол хариуцлага нэмж байгаа асуудал байхгүй. Сэтгэлийн аз жаргалыг нэмж ийн гэхээсээ илүү намайг хүмүүс ингэж үнэлж байгаа юм байна да. Ингэж хүндэтгэж байгаа юм байна да. За би чинь хаана хийтэй, хаана алдаатай яадаг хүн билээ. За энэ бүхэн маань л надаас одоо богино хугацаанд алсар гэж байгаа юм байна. Богино хугацаанд чи боловсрооч гэж байгаа л энэ айхтар том үүрэг юм байна даа л гэж би тэр талаас нь авдаг. Тэр үүрэг хүлээх тусам аз жаргалын индекс, аз жаргалын хэмжээр өндөрсөд байна гэвэл үгүй шүү. Ер нь баг үүрэг хүлээхгүй тусмал хүн өөрийнхоороо байж тэр аз жаргал гэдэг юм чинь энэ хоёр урвуу хамааралтай байхаа. Хүн хүмүүсийн өмнө хэдий ч нэ хариуцлага хүлээн, хэдий ч нэ тэр хүмүүсийн бодож байгаа шиг тэр ануужин байхыг хичээн тэр тусмаа хүн өөрөөрөө байх тэр байдал алсарж байгаа байхгүй юу? Хин ч өөрийн тоохгүй, хин ч өөрийг хайрцаглах гэж оролдохгүй байвал хүн өөрийнхөө л амьдрын шүү дээ ер нь. Тэгэхээр нийгэмд хүмүүст танигдахын хэрээр аз жаргалын хэмжүүр өсдгөө гэвэл энэ уруу бах уу? Энэ үнэхээр уруу бах. Аз жаргал гэдэг юм чинь хүн их жоох юмнаас л авдаг. Би бол сэтгэлийн амт. Илүү. Таны сэтгэлийн таны юм хайр сэтгэл, сэтгэлийн хайр мэдээж одоо би хайр сэтгэлийн хувьд асууж байгаа шүү дээ. Хинд байдаг вэ? Таны энэ гаргалгааг анууч яг хинд нь хайртай бэ гэдгийг сонирхож их олон хүмүүс ухаж оролдлоо. А тэрийг олж мэдчих чадахгүй болохоор шууд өөрийнхөө ойлголтоор одоо интернет, сошиал ертөнцөөр чигэж үзэж байна л дээ. Хайр гэдэг чинь ингээл үе шаттай явдаг юм шиг байна. Хүн төрлөختний мөнхийн хариу нөгөөгүй сэдвийг та хоёр энд яриад би ч одоо сүрхийн мундаг хариулаа гарчихна гэж юу баах вэ? Хайр олон шаттай байдаг юм шиг байна. Нэгэн үедээ өөрийг инжигтэйхэн хойноос нь хөөж исэн хүнийг надад хайртай бахаа гэж боддөг юм шиг байна. Нэгэн үе өөрөө их хайртай одоо байсан хүнийг нэг бол хайрын байна гэж боддөг юм шиг байна. Нэгэн үе амьдралыг хамтдаа босголцох гэж явж исэн хүмүүсийг энэ хайраа байна гэж боддөг юм шиг байна. Хайр олон янз, олон нөхцөл байдалд олон янзаар л одоо илэрч үүсдэг байхаа. Явж тэгээд хүнийг байгаагаар нь ойлгож чаддаг. Олон үггүйгээр байгаагаар нь мэдэрч чаддаг. Нэг амар амгалан байлгаад өгдөг. Ийм хүн л байх юм бол одоо тэр хүний төлөө амьдрий дөө гэж бодох ийм хэмжээнд л өнөөдрийн анууч хүрсэн байна. Гэхдээ амьдрал цаг хугацаа явахын хэрээр хүмүүсийн өмнө хариуцлага хүлээхийн хэрээр хүн тэгээд өөрийгөө ер нь бодхоо байдгийн байна шүү дээ. Яхаа ууаагүй юм да. Гэхдээ ягаад энэ асуултыг асуусан бэхээр Баатар Анууч хоёр хайр сэтгэлийн холбоотой болжээ. Ануучин бол Батулгын одоо бүсгүй тэ Батулгатай явуулддаг. Эсвэл энэ болгоны ард талд Ануучин бол Эрдэнэтийн гэргий. Мэдээж айлын гэргий чи энэ хөртөө үнэхээр жинслээс хайртай байж тарнаад. Тэгээд би хинд нь хайртай байж асуусан. Хайр сэтгэл энэ асуудлыг бол ёстой би өөртөө үлдээе дээ. Энэ бол ёстой нөгөө хувийн гэхэд сэтгэл зүрхний минь угийн бодол гэдэг бол энэ надад үлдэх хэрэгтэй юм өөрөө. Харин та сая 2-3 хүний нэр зохиод асууж байна. Үр хүүхдээр холбогдсон амьдрал үрийн минь эцэг нэгэн цагт ханилж исэн хань гэдэг бол өөр ойлголт шүү энэ. Би нэвтрүүлгийн өмнө таныг Эрдэнэт буюу хань ижлийнхаа тухай ярихдаа нулимс өмсгч унааж байгааг харсан.
та үнэхээр өөрөө ирэхгүй нулимс унгаагаадсан. Мэдээж намайг хөрөөгдөг хэрцдэглэг нь бүдүүлэг асуудалг нь хүмүүс хэлдэг л дээ. Би яг ийм тактиктай л орж ирсэн. Гэхдээ би орж ирээд таныг ханижлынхаа одоо миний хань Эрдэнэт гэдэг ярихдаа нулимс унгааж гэж хараад миний энэ бүх байдал 100% эргчээд л дээ. Тэгээ би хамгийн хэцүү ярьсан гэж нэлээд. Ягтай мянга сонсохоор нэг үзэж гэж үг байдаг. Хүний нүд хизэж худлаа ярьдгүйч гэж үг байдаг. Ярилцлага хийж байгаа сэтгүүлч хүн ялангуяа энэ телевизэн ярилцлага нүд-нүдээ харсан яриаг хийж байгаа хүмүүс мэдрэхгүйгээр ярина цаашаа хөрөөдөд явна таны хэлдгээр гэвэл энэ шиг утгагүй ярилцлага үр дүнгүй ярилцлага байхгүй болчдөг л дээ. Тэгэхээр нөхцөл байдалд хүн үнэхээр өөр болдог. Ярилцлага хийж явах нөхцөл байдалд хүн өөр болдог. Тэгэхээр энэ жамынхаа л давуу та хоёр бие биенээ мэдэрч энэ ярилцлага явж байгаа болов уу гэж бодож байна. Та түрүү хэллээ бат тулга баатар нар гэдэг ингээд нэр зохиол асууж байна. Ер нь зарим нэг юмыг нэр зохиод асуусан учраас тодорхой хариулчих нь зүг бах уу? Бат тулга гишүүний хувьд бол одоо тэр гэр бүлийн байдлаар холбож исэн яриг би нэг их одоо сонсож байгаагүй юм байна л да. Хэрвээ тийм юм авч исэн бол тийм зүйл одоо хизээч байгаагүй буюу бид одоо нэвтрүүлэг хэдэн нэвтрүүлгийн дугаар дээр Баттулга гишүүн бол Хиротой их сайхан найрсаг харилцаатай байдаг тийм ээ олон уран бүтээлүүдийг хамтарч хийдэг. Би Хиротой хамтарч нэвтрүүлэг хийж байсан учраас одоо магадгүй их ойрхон ч гэдэг юм уу одоо тэр хүмүүсийн яриа үсэх тэр нөхцөл үүссэн байх л да. Түүнээс биш одоо хамт хийсэн нэвтрүүлэг хийсэн бүхэнтэйгээ хамт оролцсон бүхэнтэйгээ одоо холбогдож идэг эмэгтэй хүн ч гэж юу аах вэ? Одоо тийм юм юу аах вэ? Тэгэхээр тийм зүйл хизээч байгаагүй. Ир нөхрөө ярихад хүүхдүүдийнхээ эцгийн тухай ярихад хоолой зангирах, нулимс урсах, тэр байтугай дотор давчдах, хуурлах олон бодол зэрэгцэн шүү дээ. Саяхан би фэйсбүүкэд хүүхдүүдийнхээ аавыг өмөрч би хэдэн өгүүлбэр бичсэн. Тэгээд хэвлэлийн баг хурал хийгээд яг нь бизнес хийж байгаа одоо Монголын нөхцөлд бизнес хийхийн төр нь одоо хит бизнесмэнүүд рүү бизнесийн орчин руу халтахын тийм ээ Монголд одоо хөрөнгө мөнгө босгохын зовлон үзэж байгаа хүн л дээ. Тэгээд тэр бүх юмыг би бас туулалцаж энэ амьдралынхаа өдийг хүртэл бас босгож ирсэн амьдралынхаа нэг мөрөн, нэг багна, нэг хүчин болж явсны хувьд би дуурах ёстой хүн л гэж би бодсон. Гэхдээ салчсан юм чи надад ямар хамаа байна. Одоо ер нь элдвийн ирээдүйн юм а бодоход энэ асуудалд хамаагүй юм шиг сууж исэн дээр гэж хүүтэрхэж болох. Тэр бол олон таалагдах гэсэн л үнцэг шүү дээ. Би өмөрч хэдэн үг бичсэн. Түүнийхээ ч хариуг одоо би бас хангалттай өнөдөр үзэл явж байна. Ер нь та уур уцаар төвчээрийн хязгаар хэр удаантай юм бэ? Одоо бидний танд үзүүлэх гэж байгаа бичлэг бол одоо сэтгүүлчийн журмаар холж авсан бичлэг. За тэгээ энэ бичлэг дээр бол та нэлээд ууртай байдалтай явж байгаа бичлэг. Би танд одоо үзэл та өөрөө үзсэн үгүй юу? Би төвчээртэй. Би маш их төвчээртэй хүн гэж би өөрийгөө боддог. Тэгээд ямар төвчээргүүдээ би бас энэ том уран бүтээлийн хойно гарч ямар төвчээргүүдээ өнөөдөр ер нь яль бол юмд дуграагүй ирэхвдээ. Төвчээртэй хүн. Гэхдээ альваа зүйлд хязгаар гэж нэг юм бас байх шиг байна. Төвчээрт ч хязгаар бай. Төвчээрийн хязгаар дуусчаад хахад түүнийг дотроо барьж төвчээртэй хүний дүр эсгэх гэвэл эсрэгээр хүн өөрөө өвдөн, өөрөө устна. Үгүй ядаж ходоод ч өвдөн, цаашлаад илгч нь өвдөн, цаашлаад хүн өөрийгөө устгана. Тэгэхээр чин гарга гэж тэр сэтгэлийн хэлбэлзэл, гарга гэж тэр нулимс. Зарим тохиолдолд гарга гэж юу н баг харгалын үг байдаг бах уу? Чи битгий тэгж хэлэлтэй гэж яхахын оронд арай нэг өөр үгээр орлуулад нэг үгээр хэлчихэд илүү байгаа онгоч тохиолдол байна. Ийм ч учраас үг гэж юу н салаа бүрээрээ байдаг бах уу? Ууралж ингэж хашгихгүй байх уу? За байлгүй яах вэ? Хоёр хүүхдийн амьдралыг шийтгэхэд уйлахгүйгээр, хашгирахгүйгээр, хоорондоо тэмцэхгүйгээр зүгээр л ингээл хоёр тишээ явчихдгаа гэвэл энэ шиг үлгэр байхгүй шүү дээ. Маш л олон юмыг туулдаг. Онцлог нь
би төвчээрээ энэ хязгаарлалт алддаг юм а гэдгийг хүн хүнд үзүүлдэг байх л та. Ажил дээр хүн хариуцлагатай л байх хэрэгтэй шүү дээ. Би одоо төвчээрээ ингэж алддаг хүн гэл ажил дээрээ ирээд ашигчиж ойрлоод иж болохгүй үстэй. Би одоо жишээ нь ингэж уйлдаг юм а гэдэл би одоо нэвтрүүлэг дээр ирээд л одоо уйлаад хайлаад суугаад иж болохгүй үстэй. Эн чинь би үзэгч түмнээ хүндэтгэж байна. Өөрийгөө барьж байна. Мөн үү? Ажлаа хариуцлагатай хийж нэгс хариуцлагын асуудал үстэй. Орон гэртээ чи ийм байх ёсгүй гэд ингэж байвал мэдхгүй юм аа одоо. Хүн бүхэн л орон гэртээ. Одоо бидний үзүүл хүчлэг бол таны төвчээрийн хязгаар алдагдсан үеийн бичлэг байж. Тэгээд дараа нь та энэ талаараа бас тайлбарлуул. Чи яаж мэдсэн амьдрал гэжтэй чинийх чи хүүхд аваа баян шонд явцсан байсан авгаа эцтэй. Одоо чи юу гэдэг харин чи юу гэдэг юм бэ? Чи болоо юм шүү. Зүг зүгээрээс юм. Баг хуцаарай. Чи баг хуцаарай. Чи харин баг хуцаарай. Чи өөрөө баг хуццаа юу? Чи баг хуц. Би харин чам шиг юм 4 жил давамжлуулсан шүү. Яах юу гэдэг байгаа? Чиний тэрүүгээр яах юм? Хүн биш хүнээ яах юм? Мэдрэл муутай юм шүү. Чи өөрөө мэдрэл юм шүү харин. Чи галзуу юм шүү. Чи солиотой юм шүү өөрөө. Чи жоохон юмтай хаа тий. Чи арчаагуудаа амьдралаа алцлаад чиний мэрэгчл бол жүжигчин. Би жүжигчин хүн биш заа юу. Би жүжигчин биш. А чи нэр гарахын тулд углаарч явдаг хүн. Бас бүхэн зөвшөөрсөн амьтан байна шүү дээ. Чамайг угаасаа ярьдсан билж шүү мэдрэл муутай галзуу. Чамайг ханилсан хань нөхөрчин тэгж ярьдаг байхгүй. Чи бол галзуу. Чи хуурамч, чи худалч. Чи өөрөө хөөгдөө явцсан бүх юм билж шүү. Би чамд хайртай тоглохгүй бол хүүхдээ гаргахгүй. Чамайг ханилсан хань нөхөрчин тэгж ярьдаг байхгүй. Чи бол галзуу. Чи хуурамч, чи худалч. Чи өөрөө хөөгдөө явцсан бүх юм билж шүү. Би чамд хайртай тоглохгүй бол хүүхдээ гаргахгүй. Юу гэсэн чи. За. Энэ бол төвчээр бол нэлээд хүчтэй алдарсан үеийн бичлэг. Энэ юу болов? Энэ бичлэгийг тайлбарлаж байгаа хүмүүс болоо жишээлбэл Ануужин Баатрыг эхнэрээс нь салгаж авч суухын тулд ундрал баха. Энэ тийм дарамтлж байна гэсэн. Ийм тайлбартай үзүүлсэн. Иймэрхүү асуудлууд бол энэ 5-6 жилийн хугацаанд за ер нь өдөр бүхэн гарч ирсэн доо. Төвчээр гэж би энийг л хэлээд байгаа. Хөдөлтөж авд ихгүй бол энэ бичлэгийг тавина, энийг цацсан, тэрийг ингэн гэдэг өдөр бүхний тийм асуудал тулгарч ирсэн. Энэ бүхэнд л дуугаал ээж ирсэн юм л да. Энэ ерөөсөө салгаж авах гад суух гад загнаж байгаа зүйл биш ээ. Өнгөрсөн оны намар санагдаж байна да саяхан. Над руу ундралын гэр бүл нь Баатар нэг бичлэг явуулсан. Тэрэн дээр нь ундрал маш их мөнгөний захиалга өгөөд өөрийг чи одоо ингэж хорлох гээд явж байна. Хэдэн дөрөв? Тэрийг одоо хэлээгүй маш их мөнгөний захиалга өгөөд өөрийг чи хорлох гэж явж байна гэдгийг нэг одоо эмэгтэй одоо Баатарт ярьсныг Баатар бичээд над руу явуулсан байсан. Өөрийнхөө ажилтнаар. Тэгээд би ер нь ундралтаа уулзъя гэж бодсон. Энэ олон жил ингээд л одоо үнэн худлаа нь мэдэгдэхгүй тий. Ингээ ийм юмнууд яваад байсан учраас ер нь нэг хүний хувьд уулзаж учраа даа гэж би бодсон. Тийм ч учраас би өөрийнх нь хамаатны яхад хандаад ингээд нэг уулзуулж өгөөч. Ер нь нэг уулзаж үзье. Тэгээд ч бас өөрөө ингээд одоо энэ байгаа байдлыг ашиглаад ингээ хүмүүс одоо бүр өөрийнх нь нэр төрөөр оролдоод одоо ингээд маш их мөнгөний захиалгаар Ануужин явуулдаг гэдээ ярихаар бас ундралын бас уур хүрээд байгаа шүү дээ. Тэ? Энэ талд танаа нөхрийн уур хүрээд байдаг. Мэдээж уур хүрж байгаа шүү дээ. А тэнд бас ундралын уур хүрээд байгаа. Би ундрал байна уу? Одоо хин нэгэн эмэгтэйг би ямар нэгэн байдлаар шүүж буруутгахгүй. Яагаад гэвэл би энэ өдрийг хүртэл уулзаж байгаагүй учраас надад байсан мэдээллүүд бол их л өөр мэдээллүүд байсан да. Тийм ч учраас би уулзъя гэж бодсон. 4 жилийн 5 жилийн дараа. Тэгээд нэг өөрийн чинь ингэж яриад байна. Энийг гэхдээ энэ одоо ямар учиртай юм бэ гэд. Ингээ ах нь байж исэн шүү дээ тий. Тэгээ ахтай нь хамт ингээ гуруулаа уулзсан юм аа. Би сонссон. Энд чинь уул нь одоо 3 хүний л ярьсан яриа да тэгээд ингээд бас олон нийтэд тарчиж байгаа юм байна тий.
одоо тийм үү? Тийм биш штэ. Тий. Эн чинь 3 хүн л ярьсан байгаа штэ. Ахаар нь Одоохондоо бол олон нийт тарааг бол байх шиг байна л да. үгүй тараах гэж л ингэсэн байлгүй дээ. Би ахаар нь дамжуулаад бид 3 уулзсан юм уу? Тэгээд Тэгэхээр тэн талд нэг талд нь таа сууж байгаа, нөгөө талд нь ах нь усаа харагдаж байгаа. байж байгаа тий. Тэгээд бичиж байгаа хүн болохоор ундраллах шиг байна л да. Мэдгүй юм да. Бид 3 гуруула байсан. 3 хүний хооронд ярьсан яриа өнөөдөр ингээд нийтийн яриа болоод би асуугдаа сууж ин л та. Тэр би олон минут сонссон. Би сонсох гэж очисон юм угаасаа. Тийм учраас би сонссон. Би өнөөдөр ганцаархнаа. 2 хүүхдэд дагуулад. Эр хүний өчүүхэн тусламж өгөөгээр амьдралаа аваад явж байгаа юм ихтэй. 100 эрхэм гэдэг нэвтрүүлгийг хийх гэж хувь хүнийхээ хувьд хэдий их дэсвэр дэвчээр туулсныг хэдэн номын хувьд суулгаад барахгүй их түүхийг би туулсан. Тэр бүхний тесрэлт холбогдоод байсан хүн дээр нь гарсан байлгүй дээ. Босоод дэвсгэж багдмаар он жилүүдийг тууллаа шүү дээ. Тэгэхээр та удаан хугацаанд сонсч байгаа гэж ер нь ямар шүү яриа болоод ингэж айхтар болох болсон юм бэ? Хэмэдхүү одоо ерөөсөө байнга л бичлэг тараа нь бичлэг затсан гэдгэл юмар одоо сүүлийн үед байнга дарамтлаж байгаа шүү дээ. Тэгдэн төгрөгөөр ав, тэгдэгүүр энүүгээр ав гэд. Одоо ч тэгээ бичлэг тараах энэ байдалд би дасна гэх нь хаашаа юм бэ? Одоо 50гээ тэгэл одоо юу гэнүү тэгэл одоо бөмбөгдгээ. Лагадрын мөндөр шиг юм болд юм билээ шүү дээ. Өвөл бичлэг алдагдаагүй юу? Тэр бичлэг жоохон алдагдсан юм уу гэдэг бас л танаас асуух асуултууд нь л. Тэгээд би хүлээцтэй байсан 12 сарын сүүлээр бичлэг алдагдсан гэсэн түүн дээр одоо хамгийн их байн болж хамгийн их хувь хүнийхээ хувьд одоо их хүнд байдалд орсон нь одоо ямар ч аргагүй би шүү дээ. Би бол энийг энэ цаг мөчтнийх дарж хэлмээргүй байна. Тухайн халуун үед бол сэтгүүлч ганчмыг надаас ярилцлага аваад яг байн хий юм бэ гэж асуужсэн. Тэгэхэд бол надад таамаг дэвшүүлэх боломж байгаагүй. Адилхан бүгдээрээ л хохирж ин да гэж батсан ууч сэтгэл байсан учраас би мэдэхгүй байна гэж хариулчихсан. Тэгвэл өнөөдөр 5 сарын хугацаа өнгөрчээ. Байн би байжээ. Байн би байж. Би өнөөдөр тэгж хариулмаар байна. Үүнийг би хувь хүнийхээ сэтгэлийн хөөрөлд автаад эсвэл хэн нэгэнд уурлаад байгаадаа хэлж байгаа юм биш. Сая одоо сар гаруй хугацааны өмнө одоо хуулийн байгууллага шалгаад энэ бичлэг гадна талаас алдагдаагүй байна гэдгийг хуулийн байгууллага өөрөө зарласан шүү дээ. Хууль цагдаагийн байгууллага шалгаад тогтоосон. За одоо энэ явж байгаа бичлэгүүд байна. Ахаал нөгөө тэр бичлэгүүд одоо гарах гэж байгаа юм байлээ. Над руу бас ингээл явуулаад мөнгө төгрөг ингэхгүй бол алан хитэн ингэхгүй бол ингэн гэж явуулаад байна. Цөөхөн хоногийн дараа Монгол Ардын намын баг хурал хурлдах гэж байна. Тэгэхээр баг хурлыг онилж хийж та өөрөө сайн хэллээ шүү дээ. Энийг Ардын одоо арчилсан намын гишүүн барьж яваагүй. Танаа намын гэж та хэлсэн. Үнэнг цаг хугацаа харуулна да. Цаг хугацаа хариултыг өгөндөө гэдгийн учир энэ болов. Би 12 сард байна би гэж дуураагүй шүү дээ. Хэрэг явдал улам тайлагдаж эхэлж байна. Тэгэхээр энэ бол Монгол Ардын намын баг хурлыг чиглэсэн, намайг чиглэсэн ийм одоо тараасан бичлэг байж л гэдэг өнөөдөр хэн бүхэнд оюун ухаантай хэн бүхэнд дэндүү ойлгомжтой сэдв болчихлоо шүү дээ. Тэгэхээр олон цагийн бичлэг байгаа дөө. Тэгээд яагаад та энэ бүхний бай болчих вэ? Энийхээ учир шалтгааныг одоо яаж тайлбарлах вэ? Яагаад бай болчих? Баатарт хоёр яасан болоод хамтарч ажиллаж явж яснаа буцаад эргээд та энэ бүхний золиос энэ бүхний бай болчих. би одоо гардаад хийсэн ажил бол хин нэгний бичлэгийг тараагаад те хин нэгнийг одоо ингээд айлгаж сүрдүүлээ явж ирсэн бол энэ асуултанд хариулах хэрэгтэй байсан баг л та. Яагаад намайг бай болгоод байна гэдгийг би л асуумаар байна шүү дээ одоо. Тэ. Хүний хийсэн үйлдэлд би яаж хариулж мэдэх юм? Харин яагаад ингэж байгаа юм болоо гэдгийг би л асуумаар байгаа юм да. Хүн хийсэн үйлийнхаа төлөө хариулдаг байх хэрэгтэй мөн үү?
Сая та намайг одоо тэр тесэрч байгаа, ууралж байгаа тэр зүйлийг үзүүллээ. Энийг би хариулах ёстой. Хүний тесэрч ууралж байгаа, хүний хийж байгаа үйлдийг би хариулж мэдэхгүй шүү дээ. Тэгэхээр тэр одоо байгууллагад байнга ингэ бичээд одоо энэ бичлэгийг чинь зарлаа шүү, тавилаа шүү гэдэг байгаа хүмүүсээс л асуусан нь илүү болов л гэж би бодож байна да. Тэгээд би өөрөө бүсгүй хүн. Тэгэхээр би үнэхээр энэ тхин нэгэн бүсгүй хүнийг буруутгамааргүй байна. Би эмэгтэй хүний зовлон жаргалыг мэднэ, ойлгоно. Их хүний зовлонг ойлгоно. Эмэгтэй хүнд тийм их юу н буруу байдсан болов. Нэвтрүүлгийн бичлэгүүдийг ашиглаж байгаа хэсгүүдийг ингээ харахаар та бол хөтлөгч хүн. Би ч гэсэн хөтлөгч. Гэхдээ арай өөр тал нь би сэтгүүлч мөрөштэй хөтлөгч тийм ээ. Тэгэхээр хүнийг яриулахын тулд аль ч юмчус намаагүй ярьж үнсэн ярианы нюансыг гаргах гэж оролдоно доо. Эхний үед. Яг нэвтрүүлгүүдээр яриулахын тулд тухайн хүний сэтгэл хөдлөл, хөөрөлд нь автуулах, буцаад дурсамжийн тэр фактууд руу цэг рүү оруулах те дотроос нь гарахгүй тэр дарж ясан юмуудыг гаргуулж яриулахын тулд бид нар маш олон аргуудыг хэрэгэлдэг. Дайсны талд нь орж ярина, өөрийнх нь талд орж ярина, уурлуулж нэг үзнэ, инээлгэж, баярлуулж, гомдоож янз янзын аргаар ингээд энэ ярилцлагыг гаргахын тулд ингээд оролддог те. Энэ аргуудыг энэ хэрэгжилж исэн энэ хэрэглүүрүүдийг л одоо яг үнэхээр энэ хүн ийм хүн гэтэл харуулдаг байгаа ийм байдал харагддаг л да. Тийм дээ. Одоо энэ бичлэг тараад байгаа намын баг хурлыг онилж хийгээд байгаа, намайг онилж хийгээд байгаа энэ зүйлүүд Монгол улсын 3 дахь ерөнхийлөгч намрын их баяргаан бичлэгүүдээс л ингээд тараагаад байна л да, хэсэгчлээл, нэг задлал, нэг ойртуулаад, нэг холдуулаад ингээд тараагаад байна. Тийм хүнийг нээх гэж магадгүй хүн зарим тохиолдолд өөрийгөө нээж байгаа одоо өөрийгөө маш сайн нээж байж би ийм хүн шүү гэдгийг харуулсны үндсэн дээр ч хүн нэгддэг гэж магадгүй л дээ. Тэ. Өөрөө нэг битүү хатуу яах гэж байгааг нь мэддэггүй юм суугаал байдаг. Тэгээ та айлуу сэтгэлээ яар гэхэд нэгддэг сэтгэлч хэд байт юм бол тоо. Тэгэхээр хүн ижил төвшөнд очиж иж, ижил долгион дээр очиж иж яриа авдаг л да, яриа өөрөө гардаг. Тэгэхээр ярилцлагын маш олон тактикуд байдаг. Тэ хүнийг одоо яриулах, ярилцах, нээх ийм тактикуд. Тэгээ энэ одоо ажил дээрээ ажиллаж байгаа энэ арга барил, энэ олон зүйлүүдийг л одоо ингээд дийлгээд тавиад л байгаа юм байлээ л дээ. Тэгээд энэ дээр би нэг зүйлийг хэлмээр байна. Өвөл бичлэг алдагдахад бол би одоо үнэхээр ярьсан юм байдгийн бол одоо хойноос нь хөөж тайлбар хийгээд юу гэвдээ. Тэрэн дээр манай Монгол Ардын намын олон лидерүүдийн тухай яриа байдгийн байлээ. Тэгээд нэгэнд цацагдаад нэгэнд одоо ингэсэн юмыг би яриаггүй маа. Би бишээ гэдэг нь ч явахгүй шүү дээ. Энэ чинь одоо хартал бий байна. Хоолоо ам нь мөн байна. Олон бичлэгүүд тасарч гарсан. Тэр дээр нэг бичлэг дээр бол би харж дүгнэлт хийсэн юм л та. Юу гэхээр нэмдоржгын тухайн бичлэг байлээ л дээ. Тэгээд дууны найруулга хийчих юм аа. Эндээ их хэцүү юм. Хоолой миний хоолой юм мөн. Нэмдорж гэдэг үгийг би хэлж байна уу? Хэлж байна. Муу хүн гэдэг үгийг хэлж байна уу? Хэлж байна. Гэтэл түүний чинь өмнө ярилцагчаас ямар яриа гарч ирсэн бэ? Би юуг хэлж байсан бэ? Нэмдоржгаа гэд тэр үгийг хэлтэл энэний хооронд ямар үгс байсан бэ гэдэг алдагдчихад дууны эвлүүлэг хийгээд байна л да. Нэмдорж гэдэг хүн муу хүн гэж хүмүүс ойлгоод ах юмаа гэж ярихаар нямдорж гэдэг хүн муу хүн гэдэг үгийг тастаад авчих байгаа байхгүй. Тэгээ яах юм хоолой нь би дүрсэн би. Тэгэхээр би тийм гарчгаар нь уйлж гарч ирээл алуу би нэг ярилцлагын нэвтрүүлэгт оръё. Энийг ингэждэг байхгүй даа гэж явах ёстой юм уу? Энд ч одоо нэг л ийм л байдалд орчод байгаа юм байхгүй юу? Тэгэхээр энэ бол дууны эвлүүлэг маш их хэмжээгээр хийж байгаа. Дээрээс нь тэр цацагдсан бичлэгүүдийг харахад ингээд гадны нэвтрүүлгүүд дээр нөө хараал хэлэхээр ингээд дууг нь хаагаад идэг шээ гэд ингээд тийм эффектүүд маш их байгаа. Тэгэхээр би одоо нэг үг хэлээл тэр энэ хоёр гоотой ярьж байхдаа хараагаад байгаа юм шиг те. Ингээд ийм байдлын дууны найруулга эвлүүлгүүд бол маш ихээр байгаа л да. Миний өөрийгөө өмөрч энд тайлбар хийх яах вэ? Би арай сайн сайхан ер нь бас нэг их сайхан юм да гэж бодсон юм а би эсрэгээр нь одоо ярмаар байна одоо. Энэ бичлэгүүд ингээд алдагдчихлаа. Дотор нь
одоо Монгол түмний хайр хүндэтгэлийг хүлээсэн Бат Эрдэнэ аварга яригдахын, Раш дарга яригдахын, Нэмд орж гуай яригдахын, одоо Монгол Ардын намын дарга инх болд гуай яригдахын тодорхой хэмжээгээр үдсэн л ээж таарна тэр алдагдсан гих бичлгүүдийг. Тэгээд нэг намын удирдах зүйлд нүрээ хараа сууж байгаа. Тэгээд танилын нүр халуунч гэдэг тийм ээ. Хүнд байдал шүү дээ, ер нь ийм байдалд орно гэдэг. Тэгээ яахын гүйж очиод хаа би голдны ийм юм үг хэлсэн юм а, даргаа би ийм юм үг хэлсэн чи ингээд хавччихжээ юм яриад ах уу. Нэг бол одоо яа дэ ярьсан юм чи ингээд суугаад байх уу. Энэ байдал бол ёс зүй зааж байгаа хүний хувьд, яс зааж байгаа хүний хувьд бол тийм амар зүйл байдаг юм л. Миний хувьд бол ингээд нөө тайлбар хийгээд гүгээ яваад байдаг учраас. Тэгээд харин энэ байдлыг эр хүмүүс шиг ёстой нэг Монгол түмний хэлдгээр нөгөө тулхтай улс төрч, тулхтай эр юм да гэдэг шиг тэр намуу тайван юу ч болоогүй байдлаар хүлээж авсан энэ эрчүүд, энэ улс төрчдөд би өнөөдөр харин энэ нэвтрүүлгээр маш их баярлаа, гялалаа гэдгийг би хэлэх ёстой гэж бодож байна. Бат Эрдэнэ аварга удирдах зүйлийн хуралд жил шахам энэ хоёргаан энэ нэвтрүүлгээс болоод сууж чадахгүй халуун байдал үүсчихэд дараа нь залгуулад энэ бичлэгийг ингээд тавьчихад байсан энэ нөхцөл байдлын дараа хуралдаа яваад орох надад амаргүй байсан л да. Тийм ч учраас яахаа ч мэдэхгүй ингээд нэг хэсэг байсан. Тэгээд хуралдаа очиход сайн байна уу тагийн мэдсэн нэг сайхан инээгээд дулаахан гараараа сайн уу гэд нүд рүү хараа мэдсэн Бат Эрдэнэ аварга. Тэ? Хөөр тоохгүй тэр улсын их хурлын танхимд гүндүүг үхэн шиг чанга үгээ хэлээд тоогчгүй сууж идэг нэмд орж байгаа. Сайн байна уу сайн мэдлээд тэ? Тэр их одоо намын баг хурлыг чиглэж өөрийн хүнд шахааны байдалд оруулж хахад тулхтай хараад тэр бичлэгийг одоо үзэж чамжаагүй явна гэж хэлж ирсэн их болт дарга. Би үнэхээр маш их баярлаа гэдгийг би хэлмээр байна. Бид хоёрын яриа урт магадгүй зарим юм хасагдаж магадгүй. Тэгвэл би энэ хэсгийг бас битгий хасаарай. Миний нэвтрүүлгээс юу ч хасагдахгүй. Оо тийм үү. Оо за. Тэгэхээр би энэ хүмүүст маш их талархаж байгаагаа илэрхийлье. Монгол хүмүүс бие биенийхээ одоо тэр Ануучингийн яриад илгэрлээ гэдэг тэр ч одоо алдаа байсан юм уу? Хүний сэтгэлийн эмоц үнэн үг байсан юм уу гэдгийг шүүхэд бас хэцүү байгаа байхгүй юу? Тэгэхээр бие биенийхээ үнэн дээр тоглоно гэдэг чинь л ямар зүүн цаг юм бэ? Амьдрал зовлон жаргалаа туулаад тэр тесэрж байгаа тэрийг бичээд өнөөдөр тэдэн төгрөгөөр чамд худалдаж шүү. Чи баг хурал дээр нэрээ тат гэд намайг ингэж байгаа энэ байдал чинь өнөөдөр цүүн цаг юм шүү. Улсаа худалдах юм яриад хин нэгнийг хорлох юм яриад тийм үү? Одоо хин нэгнийг хохирох юм ярьж байгаа энэ яриа ил бол одоо дүүрчээ. Гэтэл эмэгтэй хүний уйлж байгаа, тесэрч байгаа тий эсвэл ажиллаа хийж байгаа тэр тактикийн үнэн байдлыг үзүүлчихэд энэгээрээ шантааж улс төрийн шантааж хийж чи нэрээ татаа гэж байгаа энэ л байдлыг хараач, сэрээч. Би намайг хайрл гэж байгаа юм биш шүү дээ. Намайг ойлгооч гэж байгаа юм биш. Зүгээр энэ хоёрын аль нь өнөөдөр чухал юм бэ? 3 хүн уулзж яхад өнөөдөр тэр бичлэг гадуур гарцсан байгаа энэ байдал чухал юм уу? Тэнд бухимдаж бачимдж байгаа миний тэр байдал нь хүний ёс бус үйлдэл юм уу? Энийг ойлгочихондоо ухаантай штэ. Ууж штэ, ойлгоно штэ нэг. Харин энэн дээр хоол болгох гэсэн тэр хэсэг бол нэг удаа явахгүй бах уу? Явахгүй бах. Хоёр хүний нарийн нандныг бичээд л өнөөдөр тавьж ийн л гэж ярьж ин дэлхийд даяар. Тэр одоо өнөөдөр дэлхийг шуугуулж байгаа тэр Ким Кардашиан тэр эмэгтэй найз залуу нь гомдонгуудаа аваачаа тэр хоёрын дотн харилцааны бичлэгийг дэлхийн нийтээр цацчихж байгаа. Гэхдээ энэ үйлдэл хэн өнөөдөр тэгээ тэр эмэгтэйг муухагаар харсан юм? Хүний л үйлдэл хоорондоо хийжсэн. Тэр хоёр хүний үйл явдлыг дэлхийд дахин цацлаа гэд өнөөдөр хэн тэр эмэгтэйг жигшсэн юм бэ? Тэгэхээр дэлхийн нийт өнөөдөр мөн чанарынхаа иргэн рүү явж байна. Тэ оюун санаа, сэтгэл рүүгээ өнөөдөр явж байна.
тархины хүйтэн байдлаас холтцсон худлаа онлоос илүүтэй өнөөдөр хүмүүс газар дээр буусан үнэн амьдрал, үнэн яриа сэтгэл зүрх рүү явж байна. Цаг үе маань ингэж явж байна. Тэгэхээр энийг хоол хүнс болгож ашиглах гад нэг бол улс төрийн шантаж болгож ашиглах гэж байгаа энэ үйлдэл нь өөрөө их оноо өгөх зүйл. Нэг бол их урт удаан амьдрах зүйл биш бахаа. Нэг оноо. Их гонигт хувь заяа энд харагдаж байна л да. Сайхан гэр бүл, сайхан ажил байсан Монгол улсны 100 эрхэм гэдэг бол Монгол улсын түүхэнд гарч байгаагүй маш сайн нэвтрүүлэг байсан. Тэ? Одоо болтол энэ 50-60 хүний ажил амьдралын энэ түүх бол одоо дүрснээ мөнхтөгдөн өөрийнхөө яриа хоолоотойгоо үлдэж байна гэдэг бол маш том төсөл, маш гоё ажил байсан. Энэ ажил бүхний ардтал ингээд ийм байдалтайгаар дуусчих хэрэг харамсалтай. Та бүх амьдралаа энэ өглөө мэдээж өдөр шөнөгүй Батулга Ануужин хоёрыг холбож байна. Өдөр шөнөгүй Баатарын ихнэр болж гэж бүтгэж байна. Энийг туулж гарч байгаа нөхөрт чинь хэцүү байсан баг. Нөхөр чинь мэдээж энэ ямар учиртай байг танаас сууж явах үе танд хэцүү байсан баг. Тэ? Тэр Баатарын гэр бүл жоохон юу үсч юм бэ? Би бас сайн мэдэхгүй байна. Бас тэнд бас хэцүү л байсан баг. Тэ мэдээж хүн лимчин, гэр бүл лимчин. Ингээд нэг хардлага, сэрдлэг, гүтгэлэг, доромжил явсаар адил таны гэрийн шаадсан бутраад унчлаа. Тэ? Дараа нь цаашаа дахиад өргөжлүүлээд улс төр та рейтингээрээ одоо ихний 4 бичгтэд ороод Монгол Ардын намаас бичгтэд ороод ирэхдээ зэрэг дахиад араас нь улбаалсан дараачийн одоо ийм материалууд явагдаж байна гэхээр яаж тэсэж давж туулж яах гэдэг хэцүү асуудал санагдав. Улс төр танд бас тийм хэрэгтэй байна уу? Амьдралд ойлголцол, үл ойлголцол, тэмцэл, нэгдэл бүгд байдаг. Тэгэхээр ирж байгаа зүйлийг их хүн дээр хүлээж авахгүй шиг ирж байгаа зүйлд намайг л ингэж байна гэж авахгүй шиг уужуухандөө, гүндүүгүйхэндөө, цөлхтүүхэн явхад болох үстэй гэж бодож байна. Энэ бүхний эцэст өөрийгөө зүгээр зөвтгөн гэж хэлвэл буруу болчих واخа, өмөрөх гэдэг үгтэй адилхан болчих. Зүгээр би өөрийгөө төлөөлж хэлэхэд би хүн алаагүй, хүрээ талаагүй, эх орноо худалдаагүй, хин нэгнийг хорлоогүй, хин нэгэнд би шантааж бариг зөрүү хийгээгүй, хин нэгэнд очиж би худал яриаггүй, хүмүүсийн хэлж байгаагаар хин нэгэнтэй, хин нэгний нөхөртэй нэг өдөр амьдэрсангүй. Буюу хувьсгалын үйл хэргийг би нэгэхэн ч хохироосонгүй. Төр улсын хэргийг нэгэхэн ч будлаан туулсангүй. Та бүхэн яриа 80-90% нь өстой цэвэр миний хувийн хилдээсийг алхаж ирсэн яриа байлаа. Би ийм ярианд бас их дуртай таатай биш ээ. Хувийн гэдэг үг байна. Хувийн эрхчлөө, хувийн бодол, хувийн орон зай гэж байна. Би эндээ бас хүмүүсийг төдийлөн гიშгүүлээд байдгүй. Тийм ч учраас би нээлттэй ханддаггүй. Гэхдээ ийм нэгэн цаг байдал үүссэн бол мөн таныг хүндэтгэж та ч бас одоо нэг талдаа хөрөөдөггүй гэж хагаад зөөлөн маягтай нөгөө зөөлөн хуурай гэж байдаг. Хуурай чи олон талтай байдаг штеп. Зөөлөн хуурайч хэрэгтэй, ширүү хуурайч хэрэгтэй, тэгжиж бүтээл босдгийн адил та ч намайг бас зөөлөн талынхаа хөрөөгөөрөө хуурайгаараа хуурайдлаа. Би ч мөн нэвтрүүлгийн ихэнд танд хэлжсэн. Заавал ном хэвлэл дээр одоо ном баримтгах дээр гараа тавьж үннээ ярих нь чухал шээ. Би зүгээр л тантай ярилцъя. Баталгаа нь миний нүд байна. Баталгаа нь миний ирээдүй байна. Баталгаа нь миний үеийн үр байна. Гэдгийг л одоо эцэст нь би хэлмээр байна. Тэгээд нэвтрүүлэгтээ урьсан танд туйлын их гялалаа. Хамгийн чухал нь телевиз гэдэг чинь шүү дээ. Жүжиг биш шүү дээ. Хүмүүсийн тархийг ямар нэгэн сайн эсвэл муухай зүйлээр угаагаад идэг ийм ч зүйл биш ээ. Энэ бол болж өгвөл хүмүүстэй энэ үзэгч түмэнтэй уулзж байгаа энэ мөч бүхэн үнэн хийгээд ухаарлын ийм л мөч байх ёстой гэсэн зарчмыг би Монголын телевизэд 5 жил ажиллахдаа би баримталж ирсэн. Тэгэхээр тэр ууралж байгаа ануучин
тэр ярьж байгаа би энэ бол үнэн. Жүжиг биш байхгүй да. Үнэн. Тэгэхээр би муутай сайнтайгаа ямар ч байсан танд үннээрээ хүрсэн байна гэдгээ л одоо. За хоёр дахин үзэгчтэй та охин шудраг гарыг ток шоу нэвтрүүлгээр сэтгүүлч Бодин Болдотортой хамт байлаа. Манай өнөөдрийн зочноор хөтлөгч, олон улсын харилцаанд дипломатч, эрх зүйч, хуульч, ануучийн өргөдөн орслоо. Үзсэн охины манай нэвтрүүлгийг хүлээн авч ирсэнд баярлалаа.